За Монгол улсын бүртгэлтэй байгаа хавдрын бүртгэлийн 20% нь хоол боловсруулах хэрэгтэй гэж байна. За тэр дундаа хотоодны хавдраараа. За Монгол улсад илэрж байгаа хавдрын 20% нь хоол боловсруулалтын систем байна. За тэгээд олон улсын байгууллагуудаас бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд судалгаа хийгээд хамтар судалгаа хийхэд энэ хоол боловсруулах эрхтний хавдрын ихэнх буюу 80-аас 85% нь өөрөө шууд энэ хеликобактер гэдэг зүйлээс хамааралтай байна. Бид нар энийг бол тэр нөгөө өвчин тусцсан хойно нь эмчлэгдэх боломжгүй болцсон хойно нь энэ асуудлыг ярьж хийдэг биш. Хавдрын имлэг шинээр бариад явах биш те. Имлэгийнхээ орыг нэмэгдүүлээд явах биш. Бид нар эрүүл иргэнийг бий болгох ёстой. Эрүүл иргэнийг бид нар бий болгохын тулд хаанаас нь эхлэх ёстой? Сургууль, цэцэрлэгээс нь эхлэх ёстой. За тийм болохоор эхний ээлжинд бид нар хамгийн том асуудал болох энэ хеликобактер гэдэг зүйлийг бол сургуулийн болон цэцэрлэгийн орчинд 100% байхгүй, устгаж байхгүй болгоё гэсэн зорилтыг нийс тавиад ажиллаж байгаа. За эхний ээлжинд бид нэр бүх энэ сургууль цэцэрлэгүүдээр явж энэ хеликобактерийн шинжилгээ аавна. За нийтдээ манай сургууль цэцэрлэгийн хувьд хэдэн хүүхэд нь хеликобактертэй байна, хэдэн хүүхэд нь хеликобактергүй байна гэдэг судалгаагаа авч дуусгасны дараагаар бид нэр бүх энэ сургууль цэцэрлэгтэр нөгөө ариутгах тоног төхөөрөмжүүдийг тавьж өгнө. За цэцэрлэгийн анги болгон дээр нь бид нэр ариутгах тоног төхөөрөмж, галт тоогоо болгон дээр нь аяг тавгуугаагч ариутгах нөгөө уурын ариутгагчид авч тавьж өгнө. Сургуулиуд дээр аяг тавг болон уурын ариутгагчид авч тавьж. Тэгэхээр бид нэр ингээд сургууль болон цэцэрлэгийн орчин дээр хеликобактер гэдэг зүйлийг байхгүй болгоно. За дараачийн шатал нь их юм бол ахуй орчин буюу гэрийн ахуй орчинд бид нар хеликобактерийг байхгүй болох ёстой зүйл. Тэгвэл сургууль цэцэрлэг байдаг бид нар нөгөө гэртээ очиод одоо юу гэж чинь нөгөө нэг халбах сэрээ тавгаараа дэмждэг энэ бактери шүү дээ. Тийм болохоор гэрийн орчинд бүгд нөгөө нэг аав, ээж нь хүүхдүүд нь тус тусдаа халбах сэрээтэй, аягтай, тавгтай ийм зүйл рүү хэдүүлээ шилжиж орноо. За ингэснээр бол бид нөгөө хүүхдүүдтэй ч юм уу ямар нэгэн бактери тэр дундаа хеликобактерийг тараахгүй байх, халдаахгүй байх. За дээрэс нь ахуй орчинд бид нар энэ аяг тавгаа бүрэн ариутгах гэдэг энэ зүйл рүү ороод явна.